За барилгачдын төсөл батлуулжээ. Барилгачдын төсөл батлуулсны дараа байршил болгоноор газар чөлөөсөн хэсгээр хувийн эхлүүд маань даалгавраа аваа завар зүгээд аваа явдаг. За яг барилгачдын төслийн дагуу явж байгаа компани бас их ховроо. Ер нь бол яг ихэнх нь барилгачдын төслийн дагуу буюу анх төлөвлөсөн ерөнхий төлөвлөгөөний дагуу явуулж байгаа. Гэтэ би энэ дээр яг юу гэж харж байгаа нэхэр мэдээж нөгөө ажил ингээ яваад ирэхийн цагт төлөвлөгөө өөрчлөгдөж болно тий. 10 жилийн өмнө батлуулсан зураг юм чинь өөрчлөгдөөд зам нь сургуулуулдаг ч юм уу, сургуулийн зам болдго юм уу, зогсоолн одоо үйлчлэгээний барилга болдог ч юм уу. Ингээ өөрчлөгдөхийг бол бид бол хүлээн зөвшөөрж байгаа. Тухай байршил болгон дээр нь зөвшөөрж байгаа. Гэхдээ зогсоол нь бүр одоо юу гэдгийг үйлчлэгээний том барилга болоод ч юм уу. Эсвэл сургууль нь бүр үйлчлэгээний том барилга болдог ч юм уу. Тийм өөрчлөлтүүдийг бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өнөөдөр Баянзүрх дээр Гангар инвестийн хувьд гэхэд Баянзүрх дүүргийн 8 16 дахь хорон дээр дид станцын барилга анх төлөвлөжсэнийг одоо сургууль болгохыг ороод ирж байна. Тэгэхээр энийг бол ерөнхий төлөвлөгөөндөө дахиж уялдуулад бидний зүгээс тавьж байгаа шаардлага нь та хэрвээ ямар нэгэн байдлаар анх батлуулсан барилгачдын төсөлд өөрчлөлт оруулах гэж байгаа бол бид нэр тэрийг чинь дэмжиж. Гэхдээ заавал барилгын төслөө ингэж дахиж батлуул гэж хэлээд байгаа байхгүй юу? Дахиж батлуулахдаа нөгөө ноором дүрм тэ хаана техникийн тэр шугам шүлжээний төлөв шийдлээ хийхийн сургууль цэцэрлэгч нь болж байгаа мó зогсоолын хүртээмж чинь болж байгаа мó дандаа нэгдэж ингэж харж байгаа. За цагаан хууран дээр жишээ нь үйлчлэгээний орон сууцны барилгыг замын террасан дээр ингэж жишээ төлөвлөдөг байх гэх мэт. Ингээд ийм өөрчлөлтүүд бол байнга орж байгаа. Тэгээ энэ болгон дээр аль болох саяны хийсэнчлэг дэмжээ явж байгаа. Гэхдээ юунаас юу өөрчлөгдөж байгаа вэ гэдэг бид нар дандаа ингээд нөгөө мэрэгжлийн байдлаар ноором дүрмээ дандаа харж ингэж явж байгаа.